Сайн байна уу? За сайн аа. За. Хүрээдэр үү? Гөгөө минь танаас 60 асуулт асуухаар хүлээж байлаа. За, яадаг асуулт хөнгөн мэт. Хөнгөн. За. За, эхний асуулт. За, та яг одоо ямар үйл ажиллагаанд оролцохоор энд ирээд байгаа вэ? Өнөөдөр 37 дугаар тоочин шинжлэх фантастик бүртгүүлсэн. Тэгээд учраас би эмэгтэй хүн болсон байна. Тэгээд скиц мэзэг янзлуулах гал. Тэгээд ирж яахгүй. Замаш тийм. За. За, үйл ажиллагаанд бэлтгэхээр өнөө өглөө хэдэн цагт боссон бэ? Унтаг явж байна. Унтаагүй явж байна. Тий, яа тэгвэл би сая шинэ уран бүтээл нөө би дааж продюсераар ажиллаад тэгээд манай өө entertainment-ийн хамт урилга бичиж шүнжин бичлээ. Одоо нээлттэй үйл ажиллагааны урилгыг бичих гэдэг яа би бүр ингээд нүд бүрстэй нарыг амар шүү дээ. Тий, унтаг явж байна. Ерөнхийдөө өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг үйлдэл тань юу вэ? Хамгийн түрүүнд хийдэг үйлдэл шууд 0 ордог. Аха. Эмэгтэйний хувьд арьс үсээ арчилдаг. За ялангуяа гэрийн нөхцөлд өөртөө хэрхэн анхаарал тавьдаг вэ? Үсээ бол ингээл одоо нэг юм үсний тосоор маскер. Гэхдээ би одоо ерөнхийдөө жоохон муу зансараад байгаа. Үсчин дээр очиж үснийхээ тижэл өгөөлөл. Тэгэл гэрийн нөхцөлд бол ерөнхийдөө маск, гуужуулах, тосон цэвэрлэгээ дэрийг одоо сүүлжилж явдаг. Тийм. Спортоор хичээлдэг үү? Хичээлдэг ийм ууг нь 6 сарын турш хичээсэнгүй одоо. Яг бол яг 6 сар болж байна. Жохон яг форм алдагдж байгаагаа би яг мэдэрч байна. Би маань угаас өөрчлөлт орж байна. Жаахан таргалж байна. Жохон аппетит нэмэгдэж байна. Энэ бүхэн өөрчлөлт надад байна. Ямар төрлийн спорт вэ? Ерөнхийдөө яг фитнесээр хичээлдэг. Одоо бол гэхдээ би бас сүүлийн үед жоохон бокс их сонирхоод байгаа. Тэг. Таны хизээч уйдамгүй дуртай өнгө. Хизээч уйдамгүй дуртай өнгө. Би хар цагаан хоёр өнгөнөөс хизээч уйдахгүй байна. Хүүхэд насныхаа гэгээлэг нэгэнд орсомжоо савалцаач. Хүүхэд насныхаа гэгээлэг дурсамжаа. Яа одоо яг шинэ жил болж байгаа болохоор би манайхаа ихээс зургуулаа. Айгу одоолаа өссөн ах トゥ нарыг ингээд тэнгуүтээ яг тэр нөгөө багтаа тэр нөгөө би онц юугаар сурагчаар төгсөөд ээжийнхээ Баянгол бодлоос ажлаас нь бэлэг аваад яг би чамд хайтагийн нөгөө нэг ёолкны тоглоомны зурагтай цагаан цаасан уудтай бэлэг байдаг шүү. Яг тийм би бэлэг авч байгаа хизээс би мартдаггүй. Яг тэрэн дотор болохоор нэлээд хэдэн мандрин тэгээд нэлээд хэдэн бомпари чихэр энэ л байлаа. Таны жүжигчин мэргэжлийг сонгох болсон хамгийн том шалтгаан юу байсан бэ? Хамгийн том шалтгаан нь манай аав байсан. Хэрвээ та жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол? Жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан болов? Би гоё аялал жуулчлал. Аялал жуулчлалаар би явмаар. Би өөрөө айгүй аялах дуртай. Тэгээд яг тухайн үедээ хэл сурыг гэсэн үедээ сурч чадаагүй. Одоо би суралцаж махаа идэж гин. Зав олдохгүй байна. Гэхдээ би өөрөө хичээгээд ингээ ерөнхийдөө багасаа л гоё хэл сонирхолтой байсан. Тэгээд ийштэй аялах айгүй дуртай. Та ямар нэг шивээстэй юу? Байхгүй. Тэгсэн мөртлөө айгүй дуртай шүү. Яг өөр нөгөө бид нар нөгөө нэг театрт байдаг урлагийн хүмүүс ажиллахаар ямар ч юмд бэлэн байх хэрэгтэй. Шивээсийг бол кинонд бол те зурж чуулна ингээ би болгож байж бол. Яг шивүүлсэн юм чи арилгахад айгүй хэцүү шттэ. Тэгэхээр яг тэрэнд жоохон би хэрэв би урлагийн биш ч юм уу ямар нэгэн байсан бол би нэлээд олон шивээстэй байх байсан шүү. Танд хоч байгаа юу? Хоч гэж одоо нөгөө Дона фильм гэж нээсэн. Энийг болохоор манайхан яг тонгорч Дона одног Дона гэдэг байсан. Тэгж нэрлээд энийг Дона болгож өгсөн байхгүй. Хоч гэвэл манай нөгөө 10 жилийнхаа одон чимэг бэ одон чимэг гэдэнгүүт нь шууд модон чихэр гэж дандаа дууддаг байсан. Модон чихэр юу ч үлээ бүрээстэй амар инэттэй л юм хэдэн нэр байсан шүү. За би одоо эдгээр дээр ингээд яваад ирээл нэг арга хэмжээ гот нь хүүгаа гэж нэг урдуурн дээрс балиартал. Тэгээ одоо арга хэмжээндээ зориулаад арайгаар
гойлын бодолтой дараа нь үсээ янзлал. Тэгэхээр таны хувьд эмэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан чанарыг юу гэж боддог вэ? Байх ёстой чухал Зан чанар. Зан чанар. Ойлгохын нэг одоо баярлах гомдох нь ил байх ёстой байгаа. Эмэгтэй хүн. Ямар нэгэн одоо тийм үстэй. Тэгвэл эрэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар юу бол? Хамгийн чухал зан нь дотроо хайрн гаднаа халан дотроо гэдэг үг энэ ёстой тэнэг үг шүү. Эр хүнд ёстой энэ нь бол ер нь энэгээр баримталж байгаа их олон ирчүүд байдаг бах. Үгүй шүү. Ёстой хайрыг одоо зарлах ёстой. Тэр нь одоо бүгдийг зохицуулж ийштэй ч гэдэг юм уу нэг юм ирчүүд тэгж боддог баг. Гэхдээ айгүй их тийм дотн ярилцах ёстой баг. Тэгээд тийм эр хүн уйлдаггүй гэдэг нь одоо балаа үг юм. Уйлвал уйлаач тийм яадгийн сэтгэл гонгодл тийм ингээ ярилцаад тийм айгүй гоё тийм ойлголцож ярилцах гоё дотн. Тэгээд бас гоё тийм нэг юм мэдрэмжтэй ирчүүд байдаг штеп. Яг тийм ирчүүд тийм байх хэрэгтэй. Эхнэрээ юу хүсэж байгааг мэдэрч идэг. Хүүхдүүдээ өнөөдөр гэр бүл маань юу хүсэж байна? Надаас юу хүсэж байна? Би эднэрт юу хүсэх вэ? Цаг тухайд мэдрээд хөөрхөн юм тийм зохицуулт хийгээ явждаг. Тэ. Одоо нэг эхнэрт манай эхнэрч яга стресстэй тэр үед нэг юм дандаа хэлдэггүй ч гэсэн хайртай гэдэг үгийг нэг хэлчихээд 7 хоног сараар нэг хөөрхөн нэг уург юм шиг явдаг шүү нэг юм хэлж. Тэр бүгдийг аягүй өгөж явах хэрэгтэй хаа. Танд аавын тань өгсөн хамгийн ухаарал бэлгэлэн сургаал юу байсан бол? Одоо надад яг хамгийн сүүлд наав бурхан болгосон нэг надад туссан үг. Энэ гэр бүлээс жишээл нэг аавын хүслийг биелүүлээч л гэдэг надад үг хэлчихсэн. Аав нэг өөрөө нэг жүжигчин өөрөө айгүй тийм юм жүжиглэг сонирхолтой байсан юм шиг. Гэхдээ угаасаа урлагийн морин уур те айгүй олон өөрөө төрийн дархан юутай дархан хүн байхгүй байсан. Тэгээ манай засгийн газрын саарл ордонд байдаг догшин хард үгийг уралсан хүн байхгүй манай. Тэгээд юм дархан хүнтэй тэгээд нөгөө урлаг уран сайхны юм айгүй дуртай. Тэгэл нэг тэр дотроос нөгөө өвгийнхаа аавынхаа хүслийг биелүүлсэн чи нэг болоод тоочдаг гэдэг надаас тэгж л гуйжсэн. Тэр нь надад захаас юм шиг. Тэгэл яг тэрнээс хойш нэг юм аавынхаа хүслийг биелүүлж ирсэн гэсэн нэг юм дотор нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэгээ нэг юм хоёрын хооронд нэг жүжигчин гэсэн нэр зүрх биш. Ямар хүссэн нэг юм аав минь яг нэг юм тодорхой хэмжээний нэг юм энэ үед аав минь байсан бол гэдэг нэг юм мэдрэмж авдаг ш нэг сайхан мэдрэмж яг тэр үед яг тэгж бодогддог. Яг энэ үед аав огнороо бахархах байсан байх та гэдэг нэг тийм мэдрэмжүүд үгүй юу. Тэрнээс өөртөө их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ би чинь. Тэгвэл ээжийнх нь өгчээсэн хамгийн үнэтэй нандин зөвлөгөө юу байсан бол? Чи хичнээн завгүй байсан ч гэсэн ээж рүүгээ залгах зав хоол идэх зав хизээд гардаг штэ гэж надад яг хэлчихсэн. Энэ яг үнэн би ингээ хоолгүй ингээл эсвэл заримдаа юм идэгч цаавлах гэл ингээл нөгөө орж гараал ингэхтэй хийдэг. Завгүй байсан ч нэг ээж рүүгээ залгачжээ. Хэрүүл сар бол ийм байна, тийм байна гэдэг нөгөө юм нэг жоохон ингээд хоол ярих нь холдохоор гомдолдог байхгүй юу? Тэр надад ингээд жоохон зүрх рүү очсон. Тэгэл одоо юу байна да ээж гэл. Тийм завгүй яваад байгаа шүү, тэгж байгаа шүү гэл ингээл ярих нэг хэлсэн шүү дээ. Ээжтэй хамгийн сүүлд хизээ зэмлүүлсэн бол? За би нөгөө сүүлд манад гэр дээрээ манай хүүхдүүд ингээ яхад гэр орондоо цаг гаргахгүй байна гэж л уралжсэн. Тэгэл тэр бол үнэн юм чи. Одоохондоо бол би заримдаа бол үнэхээр нэг гэрийнхаа ээжигээ эхнэр үүргээ хойшин тавих үе байдаг. Тэрэн дээр ингээ хүүхдүүдчлээ ээж нарахгүй штэ. Тэр орондоо одоо ингээ цаг гаргахгүй байгаа юм чи ингээл тэг загинжсэн. Таны хамгийн дуртай баяр
хамгийн дуртай баярам бас шинэ жил гоё. Одоо цагаан сараас илүү шинэ жил гоё санагддаг. Яг одоо таны хамгийн их санаж байгаа хүн? Хүүхдээ санагдаж шин. Яг бодож байгаа. Тэгэл ээж ингээл ууй орж ирд тийм нэг уулзсан жоох ингээд ээж ууй бид нар ч ингээл бочоод буулаад ээж хоолыг идэл цаг нэг бол ингэмээр ингээ байгаад байдаг. Тэгээ тэрэнд ингээ зав орж чадахгүй байгаа жоох нэрвлээдлээ л та. Хэрвээ хүн бүр ямар нэг ид шидтэй байсан бол та ямар шидтэй нэгэн байх байсан бол? Хой хүнд чиглэсэн шидтэн байх баха. Яагаад гэвэл манай монголчуудын нийтлэг тийм нэг юм ухамсараараа нэг тийм өөрчлөлт юмнууд байдаг байхгүй. Одоо тийм гадныхны соёл бид нар яагаад нэг 50 жилээр хоцрогдож явж гин ингээд нийгэмшийн тархинд соёл гэдэг юмыг бас бий болгомоор санагдаад байгаа юм. Би бинийхээ хүнлэг мэдрэмжийг нэмэгднээр санагдаад байгаа юм. Гэр бүлийн харилцаа ямар үн цэнтэй гэдгийг нь багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгээ энэ бүгдийг ингээд яг тэгж тийм том шидтэн байвал тий. Яг тийм одоо эмгтэй эрэгтэй хүн яг би бинийхээ нэг хүнийг хайрлаж харъя гэж хайрлсан бол тэр хүнтэй яг би бинийхээс бүр өөр хүний хизээч харддаг болох ч юм уу. Хизээч хайргүй тийм хайр гэдэг юм мэдгүй. Мэдгүй нэг иймэрхүү юм л бодогддог шүү дээ надад тий. Таны хамгийн сайн хийж чаддаг хоол? Хүүхдүүдийн дуртай будатор. Та утас ашиглахгүй хэр удаан болж исэн бэ? Уцаа мартаад өглөөнөөс орой хүртэл. Тэгээ нэг яг тэгэхээр ингээ бүр нэг юм ястай мэдгүй нэг юм гар мар хөл мөл явахгүй байгаа юм шиг нэг тийм мэдрэмж байдаг л байлээ. Айгу мууцаас зурц. Өөрийнхөө тухай интернетээс уншиж байсан хамгийн инээдтэй зүйл юу байсан бэ? Өөрийнхөө тухай тамира бидрийг холбоод бичсэн байснаас их инээдтэй байсан. Тэгээ юу гэлээ айгу нэг юм инээдтэй юм байсан. Тэгэл тэгээ яана хүмүүс чинь тэгэл одоо сүүлд болохоор 37 дугаар тоочгийн болдоо дээр гарал инээдтэй юм хэл харж байна да. Бидэнд гэр бүлийнхнийхээ тухай танилцуулаач. 2 хүү нөхөртөөгөө дөрүүлээ. Тэгээ яг Амбулаар амьдардаг. Манай 2 хүү 6 жилийн зайтай төрсөн гэрнэ. Нэг өдөр төрсөн. Тэгээд нөхрөөдөр нэг өдрийн зөрүүтэй төрсөн. Яг нас жацсан. Нэг төрхөд төрсөн. Тэгээд манай хатам ээж манай ээж айгүй бол нэг дасагдаа гэдэг. Тэгсэн бол нэг өдрийн зөрүүтэй нэг дасаг төрсөн л нэг оныхон. Тэгээд гэр бүлэрээ мэлхий ордных. Нөхрийнхөө анх юунд нь дууралж татагдж байсан бол? Манай нөхөр барилддаг байсан. Тэгээд юм айгүй их тийм нэг юм газар шахасан хүмүүс надад их таалагддаггүй. Нэг юм айгүй тийм цэгц. Юм тэгшгээ нэг нуруутай. Айгүй тийм чөлөөт бүр барилддаг. Маш их толгойтой. Тэгээ нэг тийм айхтар нэг юм шалдар болдар юм үг байхгүй доод цөтэй юм шиг мөртлөө. Тэр нэг надад таалагддаг гэсэн. Та өөрийгөө 3 үгээр тодорхойлооч. Зоригтой, шулуун, ойлон хавж мах. Та дүр бүтээхийн тулд үсээ хусах уу? Хусна. Надад үнэхээр таалагдвал. Та ямар хэв загвараар хувцлах дуртай вэ? Ямар ч хамаагүй. Тэгвэл танд Монголын урлаг соёлынхнаас хэний хувцлалт хамгийн их таалагддаг вэ? Урлаг соёлынхнаас манай Ука
Оргигийн туул хоёр шүү дээ. Ундраагч бас их гоё. Өөрийнхөө байнгын юм залуу байлгах тийм ирчвчийг өөртөө хүч ирдэг. Тийм гоё юм ихтэй шүү дээ. За утгагүй нээлттэй их гэж байгаа Солонго үүл киноны тухай яриач. Яагаад заавал ийм нэр өгөхийг хүссэн бэ? Энэ манай зохиолч найруулагч бүрнийг өгж байгаа. Зохиолынх нь тайлал нь нэрнийх нь утга учир нь тайлбал нь киноны төгсгөл дээр гардаг учраас яг тэр үгээр нэрлсэн. Кино хизээ нээлттэй эхлэв? Кино бол 27-оос гарч эхэлнэ. Тэгээд 1 сарын 1-нд талбай усны уран бүтээлчдийн нээлттэй үйл ажиллагаа. Энэхүү киног заавал үзэх ёстой 3 шалтгаан хэлээч гэвэл та юу гэх вэ? Яг эмэгтэйчүүдийн гендрийн дээр нь эрх чөлөөний эмэгтэйчүүдийн эрх чөлөөний талаар энэ бас эмэгтэйчүүдийн нэгдмэл хүчийг харуулсан юм кино. Та 18 настай байсан үедээ буцаж очивол өөртөө юу гэж хэлмээр байна? Хэл сур. Аха. Таны дотроо бодож явдаг өөртөө хэлэх дуртай үг. Чи чадна. Та хамгийн сүүлд хэн рүү мессеж ütсэн бэ? Утсан дээрээсээ харуул. Утсан дээрээсээ харуул. Оо, зайл байж хараах уу? Йой. За, жаарай. Ок гэсэн байх юм. Манай нөгөө нэг киноны зургийн дарга руу мессеж явуулж. Тэгээ нөгөө нэг юуны кино театрын гаднах нөгөө анус афиш талаар ярьсан байна. Тэнгүүд нь би ок гэж явуулж. Таны өөртөө байнга тавьдаг шаардлага. Өөртөө байнга тавьдаг шаардлага. За болов ган дутуу нөхшөө хийх юм хий. Бас өөртөө цаг зав гаргах. Ямар ч завгүй байсан гоо сайхандаа бас хугацаа зарцуулах хэрэгтэй. За тэгэхээр ийм хоёр зураг байна. Хаана хизээ авалсан зургууд юм бол? Энэ болохоор би эндээс явахгүйгийн Сэржимагийн дүр. Энэ болохоор Томтлогын граммас зураг. Энэ 15 оных. Энэ нь болохоор 2000. Энэ 2015 оны зураг. Энэ болохоор 18 оны зураг. За, баярлалаа. Сайн харагдчихъя. Баярлалаа. Тэгэхээр ирж буй 2020 оныг та ямар байгаасаа гэж төсөөлж байна вэ? Сайхан байгаасаа. Бодсон юм бүгдээрээ биелээ. Тэгээд яг 31-аар авсан төстэйг хийдэг байгаа. Яг өнөөдрөө хийдэг. Тэгэхээр сүүлийн асуулт болгож танд хамгийн дуртай, сонсох дуртай шинэ жилийн дуугаа нэрлээч. Нөгөө нэг цас юу гэдэг вэ? Нөгөө сам тайг. Нөгөө юу гэдэг вэ? Өдрөн юу гэдэг вэ? Цас ширхээ. Яг өөр ирэхгүй нэг юм ин л орж ирээд чинь. За сайн маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. За маш их баярлалаа. Та гэсэн чинь нэг юм сайхан баярлалаа. цагаан шүү дулаахан амгалан